Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 2 дахь ангийн хүн ба орчны хичээл эхлэхэд бэлэн боллоо. Хичээлийн сэдэв сургууль хаана байна вэ? Увсаамын улс хурлын урлагийн газар 2 дахь ангийн мэргэжлийн бүлэг. Хичээлийн маань суралцахын зорилт 2-2-ийн гэр байрнаасаа сургууль хүрэх замыг заах, үндсэн ба завсрын зүйчгийг тодорхойлох. Агуулгын залгамж холбоо ба суралцахын зорилт. Хичээл эхлэхийн өмнө та бүхэн сурах хүчиг, хичээлийн дэвтэр, үцэг харандаа, мөн амдруулчин цаас бэлдээрэй. Хичээлийн зорилго ертөнцийн зүвчгийн тэмдэглэгийг ашиглаад хааны өөрчлөлтийг олж тогтоох. Тараах зургийг ажиглаарай. Дэлгэцэнд юуны зураг байна вэ? Нэрлээрэй. За зүйтэй төл малын зураг байна. Ботго, унга, ишиг, хурга, тугал. За унганы баруун болон зүүн талд ямар төл малын зураг байна вэ? Бүгдээрээ сайтар ажиглаад нэрлэцгээе. Унганы баруун талд ботго, зүүн талд ишиг байна. Тэгвэл хурганы баруун болон зүүн талд ямар төл мал байгааг бүгдээрээ ажиглаад нэрлэцгээе. За та хэлээрэй. Хурганы баруун талд ишиг, зүүн талд тугал байна. Бид зургийг ажиглаад хаана юу байгааг олж тогтоож болдог байх нь. Тэгвэл бид ямар нэгэн зүйлийг олохдоо ертөнцийн зүвчгийн тэмдэглэгээ хэрэгтэй болдог. Бид ертөнцийн зүвчгийн тэмдэглэгийг өмнөх ангидаа болон өмнөх хичээлүүдэд үзсэн байна. Дараах зүвчгийн тэмдэглэгээ хойд, өмнө, баруун, зүүн гэсэн үндсэн 4 зүгийг заасан байна. Дараах зургийг бүгдээрээ ажиглая. Тиймээ бидний мэдих Пороро ба түүний найзууд байна. Тэд үргэлж хөгжүүлдэж өдрийг өнгөрөөдөг. Тэд өнөөдөр нуугдаж тоглохоор болжээ. Эрдмийг хичээлээр сурдаг, эрлийг сургаар олдог гэсэн Монгол ардын зүйр цэцнүүд бий. Бүгдээрээ эрэл гэдэг үгийн утгыг тайлбарлацгаая. Эрэл гэдэг нь юмыг олж илрүүлэхээр хайх гэсэн утгатай. Тэгвэл бид өнөөдөр Пороро найздаа туслаад найзууд нь хаана нуугдсныг олж илрүүлж ямар зүгт нуугдсныг олж тогтоож өгцгөөе. За коронавирус маань аль зүгт нуугдсан байна вэ?
хойд зүгт нүүцсэн байна. Б-ийн найз маань О зүгт өмнө зүгт нүүгдсэн байна. Р-ийн найз маань О зүгт баруун зүгт нүүгдсэн байна. За Р-ийн найз маань зүүн зүгт нүүгдсэн байна. За энэ найзыг хэн гэдэг вүлээ? О хэрэг. За хэрэг маань тэгвэл аль зүгт нүүгдсэн байна? Аль зүг гэж нэрлэж болох вэ? Бүгдээрээ бороо найздаа тусалцгаая. Энэ зүгийг ямар зүг гэх юм бол бүгдээрээ сайтар бодцгоё. За мөн Оробот найз Рүди маань энэ зүгт нүүгджээ. Энэ зүгийг мөн ямар зүг гэж нэрлэж болох вэ? Тунтун найз маань мөн энэ зүгт нүүгджээ. Энэ зүгийг ямар зүг гэж нэрлэж болох вэ? Шэрийн найз маань мөн энэ зүгт нүүгджээ. Энэ зүгийг ямар зүг гэж нэрлэж болох вэ? Бүгдээрээ бороо найздаа тусалцгаая. За бидний мэдэхгүй байгаа зүгийг асуултын нэмгээр тэмдэглэсэн байна. Одоо бүгдээрээ мэдэхгүй байгаа зүгчгээ мэдэж авцгаая. За хэрэг найз маань ямар зүгийн хооронд нүүгдсэн байна вэ? О зүгт баруун ба хойд зүгийн хооронд нүүгдсэн байна. Тэгвэл энэ зүгийг юу гэж нэрлэж болох вэ? Ямар зүг гэж нэрлэж болох вэ? О зүгт баруун ба хойд зүгийн хооронд орших зүгийг баруун хойд зүг гэж нэрлэж болдог юм байна. Тэгвэл энэ зүгийг баруун хойд зүг гэж бас нэрлэдэг юм байна. За тэтэртээ дараах зүгийн тодорхойлтыг бичиж аваарай. Баруун ба хойд зүгийн хооронд баруун хойд зүг оршдог юм байна. Тэтэртээ цэвэр сайхан хөөлж чирээ. За Петийн найз маань аль зүгт нүүгдсэний бүгдээрээ олцгоё. Ямар зүгийн хооронд нүүгдсэн байна вэ? О зүгт баруун ба өмнө зүг. Тэгвэл энийг ямар зүг гэж нэрлэж болох вэ? Баруун, өмнө зүг гэж нэрлэж болно. За тэтэртээ бичиж аваарай. Баруун ба өмнө зүгийн хооронд баруун өмнө зүг оршино. За Оробот найз Рүди маань аль зүгт нүүгдсэний бүгдээрээ олж тогтооцгоё. Ямар зүгийн хооронд нүүгдсэн байна вэ? О зүг зүүн ба хойд зүгийн хооронд нүүгдсэн байна. Тэгвэл энийг ямар зүг гэж нэрлэж болох вэ? О зүгт зүүн хойд зүг гэж нэрлэж болох юм байна. За тэтэртээ цэвэр сайхан хөөлж чараа. Зүүн ба хойд зүгийн хооронд зүүн хойд зүг оршино. За энэ зүгийг маань зүүн хойд зүг гэж нэрлэдэг юм байна. За тунтун найз маань
аль зүгт нуугдсыг бүгдээрээ олж тогтооцгоё. Ямар зүгийн хооронд байгааг нэрлэе. Зүүн ба өмнө зүгийн хооронд байна. Тэгвэл энэ зүгийг ямар зүг гэж нэрлэж болох вэ? Зүүн, өмнө зүг гэж нэрлэж болох юм байна. За дэвтэртээ цэвэр сааган хуулчаарай. Зүүн ба өмнө зүгийн хооронд зүүн өмнө зүг оршдог юм байна. Энэ зүгийг зүүн өмнө зүг гэж нэрлэдэг юм байна. За дэвтэртээ цэвэр сайхан хуулж бичсэн бол бүгдээрээ завсрын зүгүүдээ нэрлэе. Баруун хойд, баруун өмнө, зүүн хойд, зүүн өмнө. Саяны бидний мэдж авсан энэ зүгийг завсрын зүг гэж нэрлэдэг юм байна. За бүгдээрээ сайтар тогтооод нүдлэж аваарай. За бүгдээрээ сурах хүчгээ нээгээд 20 дугаар үтсний 2 дугаар дасгалыг хамтарч ажиллацгаая. Даалгаврыг гүйцэтгэхийн өмнө бүгдээрээ ам дөрвөлжин цаас бэлдсэн байна. Ам дөрвөлжин цаасан дээрээ дэлгэцэн тарагдах зүгчгийн тэмдэглэгийг цэвэр сайхан зурж авцгаая. За зургийг бүгдээрээ сайтар ажиглая. Зураг дээр юуны зураг байгааг нэрлэцгээе. За найзын гэр, эмнэлэг, худаг, дэлгүүр, манай гэр, номын сан, саксны талбай, сургууль, тоглоомын талбай байна. За бүгдээрээ дасгалаа хамтарч ажиллацгаая. Сургууль дэлгүүрийн аль талд байна вэ? Зурсан зүгчгийнхээ тэмдэглэгийг дэлгүүр дээр барьцгаая. Сургууль дэлгүүрийн аль талд байна вэ? Аль зүг рүү зааж байгааг бүгдээрээ ажиглаад харцгаая. Зүгчгийн тэмдэглээд аль зүгийг зааж байна вэ? Зүүдэд зүүн өмнө зүгт сургууль маань оршиж байна. Сургууль номын сангийн аль талд байна вэ? Зурсан зүгчгийнхээ тэмдэглэгийг номын сан дээр байршуулцгаая. Сургууль маань аль зүгийг зааж байгааг бүгдээрээ харцгаая. Сургууль маань аль зүгт оршиж байна вэ? Зүүдэд баруун өмнө зүгт оршиж байна. Тэгвэл сургууль номын сангийн баруун өмнө талд байна. Манай гэр эмнэлгийн аль талд байна вэ?
Манай гэр эмнэлгийн аль талд байна. За эмнэлэг дээр зүг чигийнхаа тэмдэглэгийг байршуулъя. Манай гэрийн зүг харцгаая. Манай гэр өмнө зүгийг зааж байна. Тэгвэл манай гэр эмнэлгийн өмнө талд байгаа юм байна. Сургууль манай гэрийн аль талд байна вэ? Сургууль манай гэрийн аль талд байна вэ? Манай гэр дээр зүг чигийнхаа тэмдэглэгийг барьцгаая. Одоо сургуулийн зүг рүү хараарай. Аль зүгийг заасныг бүгдээрээ нэрлэе. Зүйтэй сургууль маань манай гэрийн өмнө талд оршдог юм байна. Дэлгүүрийн хойно юу байна вэ? Бүгдээрээ дэлгүүр дээр зүг чигийнхаа тэмдэглэгийг барьцгаая. Дэлгүүрийн хойно найзын гэр байна. Гэх мэтчлэн зүг чигийн тэмдэглэгийг ашиглаад хаана байгааг олж тогтоож болдог юм байна. 17 дугаар жарны алтан Дараах бичлэгт анхаарлаа хандуулцгаая. Аврын тэргүүн сарын шиний нэгэнд зүг мөр гаргах ёстой. Гал хөдөлсөн суугаа. Сог хийморийн зүүн урд зүгт гарч. Гал махбодын засволын гадаас гимтгэх минь сэтгэж. Шүдэн зурн гал гаргаад бадр тад дагины хүн мама бидясуу хатарныг долоогоос 21 удаа өрн уншиж буян хишгийн урд зүгээс гэртээ. За энэ бичлэгт Монголын уламжлалт цагаан сарын шиний нэгэнд мөрөө гаргадаг. Мөрөө гаргахдаа ертөнцийн зүг чигийн тэмдэглэгээний дагуу мөрөө гаргадаг юм байна. Энэ бичлэгт урд зүг гэж гарлаа. Бид хичээлдээ өмнө зүг гэж үзсэн. Энэ нь ижил утгатай зүг юм аа. Тамирхүү шиний нэгний өглөө мөрөө гаргажээ. Аль зүг рүү гараад аль зүгээс ирснийг бүгдээрээ нэрлэлцгээе. За зүйтэй. Зүүн өмнө зүг рүү гараад өмнө зүгээс гэртээ ирлээ. Бид өнөөдөр юу сурч мэдсэн бэ? ертөнцийн зүг чигийн тэмдэглэгээ болгох үндсэн ба завсрын зүг чиг. ертөнцийн зүг чигийн тэмдэглэгийг ашиглаад хааны урштыг олж тогтоож болдог юм байна гэдгийг мэдэж авлаа. Өнөөдрийн хичээл маань Монгол ёс заншлын хичээл, монгол хэлний хичээл, мөн зургийн хичээлтэй холбогдсон байгаа. Хичээлд оролцсонд баярлалаа. Гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай.